үлдэх ёстой. Тэдний хийсэн ажил бол бас их агуу их. Гэхдээ бидний үе дээр бол энэ ардсан нам эмэгтэй байж илүү ардчлалын төлөө зүтгэх, ардчлалын төлөө бүгдээр хамтдаа ялтын төлөө явах, ялагдах хэрэггүй ардсан нам төлөө бүгдээр хамтдаа байна гэдэгт би хэлцэхгүй байна. Тэгэхээр өнөөдөр анх удаага ийм том албан тушаалд дэвшиж үзэж байна. Би 1992 онд Сомонда хуулагчаар ажиллаж эхэлж ардсан намын баталгаа авч байсан. Түүнээс хойш 2009-оос 2012 онд Ховд аймгийн ардсан намыг даргалж анх удаага Ховд аймагт ялт байгуулж байсан. 2016 15 оны хооронд гадаад иргэн хариалтын газарт ажил шинжилгээг хийж монголчуудын өмнө цэнийг дэлхийд даянд мэдрүүлэх тэр ажлуудыг хийж байсан. Тэгээ 2016 оноос өнөөдрийн хүртэл тэр эднийхээ итгэл дэмжлэгээр урдын гишүүнээр ажиллаж байгаа. Цаашдаа өнгөрсөн хугацаанд байсан Монгол Ордын намын энэ удаар түмний боломжийг хуваасан тэр хулгайг хариуцах тооцох энэ бүх зүйлийн төлөө би тэмцэж ажиллана. Энэ бол бидний хамгийн чухал зүйл. Тэгээд мэдээж шилөө зах зээл, хувь хүний эрх чөлөө тэр бүх зүйлдээ бид нар энэ баруун төвийн үзэл, энэ бүх зүйлдээр бид нар хамтдаа байдаг учраас та бүхэн энийг надаар хэлдэг мэднэ. Тэгээд бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Та бүхний ажил өндөр амжилттай баярлалаа. За, гарус гэж байна. Гарус цааш. Бич сүйт гарус зурх гэсэн. За, тэгээд бид нар бас энэ удаагийн намын даргын сонгуулийг шудраг өндөр хариуцлагатай зохион байгуулалттай хийхээр чамаа ажиллаж байгаа. Тэгээ бас энэ ардсан намын даргын сонгуул нэр дэвшигчдээс бас тодорхой бас энэ шударгаар өрсөлдөн 4 журмаа биелүүлж өрсөлдөө гэдгээр бас гаруй усыг авч байгаамаа. Ардсан намын даргын сонгуульд нэр дэвшигч бие бүрдүүлж миний бие Монгол Улсын үндсэн хууль дахь доомж ардсан намын үндсэн дүрм журмыг хэлбэрлэтгүү сахин мөрдөж шударгаар өрсөлдөөд хийж байна. Нэр дэвшигч бие бүрдүүлж байна. За ингээд та материалынхаа бүрдлийг өгөөд за энэ дээр хүсэлт за манай дэд ажил хэсэг за манайхаас аль бисаар зөвшөөрөх гэсэн анкет байгаа. Бид өөрсдөө анкет өгөх юм билээ. Тэрийг та менежер чи өгөөд манай анкет мөн байна. За ингээд энэ дээр манай дэд ажил хэсгийг асуулж байгаа Эрдэнэ хотын хувьд бас дүгнэлт гарах байгаа. За тэгээд мэдээж мөрийн хөтөлбөр дээр бас бид дүгнэлт хийгээд авах юм байнамаа. За ингээд өнөөдөр бас энэ ардсан намын хувьд түүхэн чухал өдөр болж байгаа. Тэгэхээр энэ ардсан намын даргын сонгуул гэдэг бол зөвхөн нэг намын дотоод асуудал. Эсвэл дарга зэргийн асуудал биш юм аа. Энэ бол үзэл санаа, зарчмын асуудал. Таны хэлсэнчлэн энэ ийм шударга шиг тогтоох, улаагдсан иргэдээс алцран одож байгаа итгэлийг иргэдтэй авчрах энэ асуудал байгаа. Тэгэхээр 3 удаа сонгогдсон бас парламент хүний хувьд бас энэ итгэл үнэмшлийн төлөө хүсэл зорилгоо илэрхийлж ардсан намын дараагаар нэр дэвшиж хагаад за бада энэ сонгуулийн дотоод сонгуулийн хорон зүгс дахин талархал илэрхийлж байна. Амжилт хүсье. За. За маш.